За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд туул голын тухай мэдээлэл өгөх гэсэн. За туул гол бол 888 км урсдаг Хинтийн нуруунаас их аваад урссаар агаад орхон голтой нийлдэг гол байгаа. За тэгээ өнөөдрөөс эхлээд бид нар бас нэг бодлын гунигтай юм шиг мэдээ хэлэх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр одоо сүүлийн 20-30 жилийн хугацаанд туул голын бохирдлын асуудлыг ярихдаа зайсангийн гүүрнээс дээшээ цэвэр байна. Зайсангийн гүүрнээс доошоо бохирдлыг хэллээ гэж ярьдаг үс. Тэгвэл энэ маань өөрчлөгдөж эхэлж байна гэдэг нэг ийм үнэтэй мэдээлэл. Тэгээ одоо та бүхэнд Улаанбаатар хот дотор байж байгаа. За одоо манай нийслэл маань нийслэлийн эрдэмтлийн хөгжлийн хурал маань ажиллаа хийхгүй байгааг нэг шинж гүүрэндээ ч нэр өгдөггүй шүү. Тийм болохоор зүгээр байршлаар нь явчих. Баян зүрхийн гүүр, маршлын гүүр, ярамгийн гүүр, сонсголонгийн гүүр, биокомбинатын орчимд байгаа гүүр, тэгээд шуун фабрик, сонгины гүүр гэсэн ийм гүүрүүдийн орчимд авсан дээжийг танилцуулах гэж байна. За энэ дээжийг Монгол улсын усны орчны чанар ерөнхий шаардлага гэдэг энэ стандарттай харьцуулсан байгаа. За энэ стандарт маань 8-аас 4586 2024. За тэгээд давхар нэг юм хэлэх гэж байгаа. Аливаа лабораторийн шинжилгээ хийсэн гэдэг дээр сайн муу болно болохгүй гэдэг үгийг дандаа аль нэг стандарттай харьцуулж хэлж явах ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн зүгээр нэг лабораторийн шинжилгээгээр эсвэл аль нэг багжийн шинжилгээгээр зүгээр шууд хэлдэггүй шүү гэдгийг та бүхэн. Үүнээс хойш бүх хүмүүсийн лабораторийн шинжилгээгээр ямар стандарттай хэрхэн яаж харьцуулсан. Энэ бол 24 он шинээр гаргасан бид гадаргын усны стандарт гэж нэрлэдэг усны орчны чанар ерөнхий шаардлагын тэгээд MNS 4586 2024 гэсэн ийм юу байгаа шүү. Стандарт байгаа. За энэ стандартын дагуу та бүхэнд танилцуул явуулчих. Энэ жил бас бид бол ер нь улирал болгон шинжилгээ авч байгаа. Цаашдаа сар болгон аавна. Энийг дандаа танилцуулаад байхгүй. Гэхдээ улирал тутамд юм уу 6 сар тутамд өөрчлөлтийг нь танилцуулаа. Энэ удаагийн 3 сарын 10-ны өдөр авсан юу байгаа? Шинжилгээнүүд байж байгаа. Тэгэхээр 3 сарын 10 гээд ингээ яг авсан газрууд байрлалууд ямар дээжний савтай байсан гээд энэ байрлалууд байж байгаа. Энийг яагаад ингэж хилээд байна вэ гэхээр яг тодорхой цэг дээрээс тодорхой давтамжтайгаар авчиж бид нар дүн шинжилгээ хийх боломжтой болох юм гэдгийг та бүхэн нөхөр. 3 сарын 10 гэдэг маань одоо яригадаад байгаа янз бүрийн үйл ажиллагаанууд эхлэегүй дөнгөж мэс ханзарч эхэлж исэн үе гэдэг. За энэтэй холбогдуулаад бид нэг өвөрмөц судалгаа хийх гэж оролцсон дүнг танилцуулахад арай эрт байна. Тэр нь юу вэ гэхээр нэг цэг дээрээс 2 янзын дээж авсан. Нэг нь хаалтсан байгаа усны дээж, нөгөөх нь мөсний дээж. За мөсөн дээр ямар өөрчлөлт байна вэ гэдгийг харах гэсэн зүгээр маш товчхоноор хэлчихье. Мөсний дээжүүдээс аваад мөсөө хайлуулаад дээжүүдээс аваад үзэхэд устайгаа харьцуулахад хамаагүй цэвэрхэн байж байна. Өөрөөр хэлбэл ус гэдэг дэлхий дээр цорын ганц 3 төлөв байдал байдаг бойц шингэн төлөвөөс хатуу төлөвч шилжээд эргээд шингэн төлөвч шилжих үедээ цэвэрших процесс явагдсан байдгийн нэг шин чанар нэг байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь мөс болж хөлдөх үед усны дотор байж байгаа бохирдлуудыг ялангуяа механик байд юм уу эсвэл органик гаралтай бохирдлуудыг шахаад мөс маань өөрөө тэлж байгаа учраас тэгээд цэвэрших процесс явдаг. Гэтэл туул гол дээр нийт цэвэрших процесс маань одоо бид нар бол нөгөө улаан хүртэл ёроолтой хүртэл хөлдөн гэдэг учраас ийм болчихж байгаа учраас эргээд мөс хайлах явцад нөгөө цэвэршүүлсэн байсан ус маань ордог гэсэн асуудал байна шүү. Тийм болохоор хэрвээ та бүхэн маань цаашдаа сонгож байвал энэ мөсний судалгааг авч болно гэж. Нодны хавар бид бас энэ судалгааг хийж ирсэн. За ингээд хамгийн түрүүнд Баян зүрх гүүр орчмын усан дээр шинжилгээ хийсэн. За энэ дээрээс одоо энэ тоонуудыг яриад явчих та хэд маань дараа нь харнаас усны чанарын индексээр тооцох юм бол 44,197 гараад бага зэрэг бохирдолтой гэж гарсан. За түрүүн хэлдэг урд нь 3 жилийн өмнө 10 жилийн өмнө энэ Баян зүрхийн гүүр орчимд бол цэвэр устай цэвэр гэж гарч ирдэг байсан бол одоо Баян зүрхийн гүүрний орчмоос ингээд бага зэргийн бохирдолтой гэдэг гарч ирдэг болсон байна. Яг Баян зүрхийн гүүрний орчимд гидсний бүлгийн эмгэг төрөгч ням болоод гидсний савханцар нян илрээгүй. Гэхдээ нийт нянгийн тоон 10,000-аас доош байвал стандарт хэмжээнд байна гэж үздэг. Гэтэл лабораторийн шинжилгээгээр нянгийн тоо 20,000 гарсан. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2 дахин илүү их хэмжээний ням байж гин гэсэн. Ингээд нянгийн тоо өндөр байгаа. За тэгээ хэд хэдэн үзүүлэлтээр давсан учраас Баян зүрхийн гүүрний орчимд одоо бид нар бол хуучин дээр Баян зүрхийн
товчооны гүүр гэж ярьдаг байсан. Тэр орчимд бол бага зэргийн бохирдолтой байна гэсэн. За дараагийн гүүр Маршалын гүүр орчим. За Маршалын гүүр орчим дээр сая нөгөө Баян зүрх дээр 4497 байсан бохирдлын индекс маань 138,164 гараад маш бохирдолтой гэдэг ангилд орсон. Уулна. За би лав хүүхэд байхдаа Маршалын гүүрний дорс хилдэг байсан. Хамгийн цэвэрхэн ангилалтай байсан. Ноднон бид нар дээж авахдаа бас нэг жижиг алдаа хийсэн. Яг Маршалын гүүрний дорс биш, харин их тэнгэрийн амнаас орж ирж байгаа булгийн усан дээрээс дээж авснаас болоод маш цэвэр гарч ирсэн бол одоо мэдээж тэр булгийн ус нь одоо урсаад ирэхээр цэвэр орж ирэх бах. А яг Маршалын гүүрний дор болохоор маш бохир ангилалтай орж ирж. Ангилд орж ирж. Баян зүрхийн гүрэн дээр 44 байсан индекс 138 болоод бараг 3 дахин нэмэгдсэн байна гэдэг маань бохирдлын шинж юунууд гарсан. Нөгөө нянгийн хэмжээ 10,000 орчим байсан. За энд харин гидсний бүлгийн савханцар илэрсэ, гарч ирсэ. Гидсний бүлгийн савханцар энэ хоёр юм ярьж байгаа юм шүү. Манай сэтгүүлч анхаараа гидсний бүлгийн савханцар нян, гидсний бүлгийн эмгэх төрөгч гэдэг хоёр юм ярьж байгаа. Гидсний бүлгийн савханцар гэдэг нь ихэнх хүмүүс мэдээд байдаг E. coli буюу дөнгөж бохирдол эхэлж байна. Бохирдлын шалтгаан нь хүм малын ялгцснаас гаралтай бохирдол байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ерөөсөө нөхөн жол. Улаанбаатар орчимд мал байхгүй нь ойлгомжтой учраас энд бол ерөөс цэвэр хүн. Тэгэхэд юун дээр Маршалын гүүрний орчимд бол гидсний бүлгийн савханцар нян илрээд гидсний бүлгийн эмгэг төрөгч илрээгүй байна. Эмгэг төрөгч гэдэг маань ямар учиртай вэ гэхээр гидсний бүлгийн савханцар нян удаан хугацаанд байсны улмаас дараагийн нянгууд нь илэрч байна гэдэг үг гэсэн. За ингээд юуны маш бохир гэдэг ангилалд орж ийнэ. За зайсангийн гүүрийг орхиод нэгэн бид нар урд нь зайсангийн гүүрээрээ одоо тэрнээс дээш доош гэж ялгадаг байсан бол одоо бид Баян зүрхийн гүүрнээс дээш доош гэж ялгахаар болоод ингээд бохирдлын хэмжээ дээшээ явцсан байж байгаа учраас Яарамгийн гүүрэн дээр гарсан. За Яарамгийн гүүрэн дээр их сонирхолтой асуудал гарсан нь усны чанар маш сайн гарсан. Маш сайн юу ах вэ? Харьцангуй сайн гарсан. Тэгэхээр дээрээсээ юуны Маршалын гүүрэн дээр бохир байсан ус тийшээ очиод цэвэрснэ гэж байхгүй учраас гээд шалгалтаа хийгээд үзтэл харамсалтай болж харагдчихээн. Манайхан дээж авахтаа яг нөгөө яг мөсний хажууд суух, цасны хажууд суух гэдэг газраас шалтгаалаад яг хайлж байгаа цасны усыг авцсан болж таарч. Тэгэхээр энэ маань нэлээд гайгүй дүн гарсан ч гэсэн энэ бол тэнд байгаа усны хэмжээ сайн биш, харин бидний дээжний байдлаас гарсан болов уу гэж бодогдож байгаа. Тийм учраас дараагийн удаагийн дээжээрээ Ярамгийг авч үзэж байгаад дахиад үзнэ. За тэгээд одоо та бүхэн Маршалын Ярамгийн гүүрний орчимд сайн гарсан ус маань Сонсголонгийн гүүрний орчимд очиод үзэхээрээ нөгөө чанарын индекс маань 136 гараад маш бохир ангилд эргээд очиж. За тэгэхээр энэ нэгт нэмийг харуулж байна. Маршалын гүүр, Сонсголонгийн гүүр хоёрын хооронд Яарамгийнх бол одоо алдаа, дээжийн алдаа байсан байж магадгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бохирдол өөрчлөгдөөгүй буюу Маршалын гүүр маань цэвэр байсан бол одоо Сонсголонгийн гүүртэй ижилхэн хэмжээний ийм байдалд орчижээ гэх. За эндээс нийт нянгийн хэмжээ 10,000-аас доош байх ёстой байтал 30,000. За гидсний бүлгийн савханцар нян илэрсэн, харамсалтай гидсний бүлгийн эмгэх төрөгч илэрсэн. За өөрөөр хэлбэл бохирдлын хэмжээ асар өндөр байна. Хэрвээ энэ уснаас үрингийн хүмүүс тэгж асуугаад байдаг. Хэрвээ энэ уснаас уух юм бол хоолны хордлого, дизентери гэх мэт гидс хотоодны гаралтай өвчнүүд үүсэх ийм үүслүүд байж гинэ гэсэн үг. Тэгээд нөгөө гол юм бол ерөөсөө л хүм малын буюу одоо малын хайж хэрэгтэй юу ялгцснаас гарч гинэ гэсэн. За ингээд биогийн гүүр рүү очино. За биокомбинатын орчимд байж байгаа гүүрнээс аваад үзэхээр нөгөө чанарын индекс маань түрүүн 5 хүн анзаарсантай 144, 136 гэж ярьж. Тэгвэл энд 459,64 гэдэг усны чанарын индекс гарч ирсэн. За маш бохир. Байж болох одоо бараг л хамгийн бохирдолтой гэсэн. Нянгийн тоо 10,000-аас доош байхыг хүлээн зөвшөөрөх байтал 300,000 гарсан. Гидсний бүлгийн савханцар нян илэрхтэй хэрвээ 1000-аас доош хэмжээтэй байх юм бол энэ дөнгөж ихний бохирдол учраас энэ стандарт зааснаар хүлээн зөвшөөрч болно. Бид бол тэгмээргүй байгаа. Гэхдээ нэгэн стандарт ихсэн учраас зөвшөөрч болно гэж үзчихэтэл биогийн гүүрний орчим 10,000 гарсан. Гидсний бүлгийн савханцар нянгийн тоо. Гидсний бүлгийн эмгэх төрөгч илэрсэн. За
За дээр нь нэмэгдээ сульфид задлагч агааргуутан 50000 гэдэг ийм тоо гарч ирсэн. Энэ нь ерөөсөө бохирдлын байж болох хамгийн дээд хязгаарыг л илэрхийлж байна гэсэн. Яагаад нөгөө манай төв цэвэрлэх байгууламж. За маш олон жил ярьж явж байгаа Улаанбаатар хотын бид өөрсдөө төв цэвэрлэх байгууламжаараа дамжуулаад юуны туул голын бохирдлын үндсэн их усур болж байна гэдгийг баталгаа хийнэ. Сая бас хэсэг хүмүүс очоод үзээд нүдэрээ харж одоо нэг үнэмшиж эхэлж явах шиг байна. Гинт тухайн орсон юм шиг асуудал биш. Энэ сүүлийн 20 жил үргэлж аюулын харамд илтэж байгаа асуудал. За ингээд биогийн гүүрний биокомбинатын орчмын орчим ийм л аимшигтай байдалтай байна. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэг юм хүсэж байгаа. Ядаж энэ гүүрүүдэд нэрлэлчээч. Тэгвэл ядаж яадын хаадын нэрээр үт юм уу хатын нэрээр эсвэл яруу найрагчдын нэрээр нэрлэлчүүл ядаж гүүрээ тодорхой болмоор. За шугам фабрик орчинд юугаар судалгаагаар чанарын индекс 400 түрүүн би 146 гэж хэлсэн сая 466 гэж хэлсэн бол одоо энд 611 гарч ирсэн. За бүр л одоо бүр аимшигтай болоод байна гэсэн. Нянгийн тоо 100000-аас доош байх ёстой байтал 250,000, гидсний бүлгийн санхунцар мөн 10,000, гидсний бүлгийн эмгэг төрөгч илрээ зогсохгүй дээд хэмжээнээс давсан байна гэдэг ийм тоонуудыг манай лабораторийн гаргасан байна. Би юунуудыг хэлэхгүй байгаа шүү. Мөсийг хэлэхгүй байгаа, мөс нь арай цэвэрхэн байгаа. Гэхдээ харамсалтай нь биогийн болоод сонгины гүүр орчмоос мөснөөс нь ч гэсэн гидсний санхунцарны эмгэг төрөгч нар илэрч байгаа. За ингээд нэгтгэхэд хэлэх юм бол туул гол бохирдолтой байна. Усны чанарын индексээр аваад үзэх юм бол Улаанбаатар хот орчимд урсж байгаа туул гол бохирдолтой байна. Давтаад хэлий Баян зүрхийн гүүрнээс эхлээд бохирдол эхэлж байна гэдэг маань ерөөсөө туул гол маань Улаанбаатар хотын орчимд бүрэн бохирдсон байна гэсэн. Дараагийн 3 сарын дараа орчим та бүхэн танилцуулах бах бид нодон жил оруулж ирсэн нэг удаа оруулаад дараагийн удаа оруулахгүйсэн тэрэлжийн гүүрний асуудлыг орхицсон байсан бол одоо бид оруулахаас өөр аргагүй болж. Тэрэлжийн гүүрэн дээр цэвэр гарах болов уу гэж найдаж байгаа. Гэхдээ тэрэлж орчимд байж байгаа юунаас аялал жуулчлалын компаниудаас шалтгаалаад бохирдол орж явахыг үүсэх арга байхгүй. За тийм учраас дараагийн удаа тэрэлжийн гүүрнээс үзнэ. За ингээд үзэх юм бол маршлын гүүр, сонсголонгийн гүүр, био сонгины гүүр орчимд гидсний бүлгийн савханцар нян стандартын зөвшөөрөлт хэмжээс давсан байна. Аль хэзээний бид нар нүхэн жорлонгийн бохирдолд оржээ гэсэн. За мэдээж ялгаа юу яагаад гэдэг дээр ялгагдсан. Буюу жорлон. За хэрвээ гидсний бүлгийн савханцар нян илэрч байгаа газар удаан хугацаагаар байх юм бол нөгөө химийн урвал нь явагдаад гидсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн үржих нөхцөл бүрдэж эхэлдэг. Яг энэ процесс явагдаж байна гэсэн үг. Сонсголонгийн гүүр, био сонгины гүүр орчимд гидсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн илэрлээ. За ингээд үзэх юм бол Улаанбаатар хот орчимд юу бүрэн аимшигтай хэмжээнд бохирдсон байна гэж хэлж болохоор. Та хэд маань дараа нь зураг хөргийг авч болно. 6 гүүрэн дээр 12 дээжийг ингээд 12-ыг тавьсан байгаа. Яг 12 вэ гэхээр мөстэй хамт байж байгаа шүү. Гэтэл харамсалтай нь би одоо та бүхэнд энэ сүүлийн бүгдэн дээр нийлэрсэн 3 юмыг уншиж өгье. Энэ нь хамгийн энгийн бодог умбуур бодис. Мөснөөс хүртэл илэрч байна. Умбуур бодис гэдэг маань ерөөсөө л булингартай байна гэсэн үг. Төрөл бүрийн усан доошоо тунахгүй тийм хөнгөн бодисууд усан дотор байгаагийн шинж. Дараагийнх нь химийн хэрэгцээт хүчил төрөгч ингээ бүх газрууд дээр улаанаар. Бүх дээжүүд дээр. Дараагийнх нь биохимийн хэрэгцээт хүчил төрөгч бүх газрууд дээр улаанаар. Улаан буюу стандарт байж болно хүлцэх хэмжээнээс давсныг нь харуулсан байж. За ингээд үзэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бохирдлын дээд хэмжээнд орцсон байна. Одоо гадны ямар нэгэн биет ороход туул гол руу ямар нэгэн биет ороход саяны биохимийн хэрэгцээт хүчил төрөгч гэдэг маань химийн урвал явагдаад явах бүрэн боломжтой байж гинэ гэдгийг л харуулж байна гэсэн. Яг одоо энэ бид нар энэ шинжилгээг хийхдээ бас юу руу оруулаад хүнд металлын юу хийж үзсэн. За энэ манай хүмүүс авсруулаг бас хүнд металлын дээж авч үзсэн нэлээд хідэн газар дээр маш бага хэмжээтэйгээр стандарт хэмжээнээс давсан одоо жишээлбэл төмөр илэрсэн. Тэр нь юу вэ гэхээр нэг бага зэргийн зэв өнгнөөсөө болж ийн гэсэн үг. Тэгэхээр хүнд металлын хувьд бол бид нар аюулын харант дэлтгэр хэмжээнд биш байна. Нянгийн хувьд бол маш их хэмжээний нян илэрч ийн ялангуяа доошоо. За тэгээд юу илэрч ийн гэдгийг бүх Улаанбаатар хотын орчимд бохирдолтой байна гэдгийг хэлсэн.
За ингээд яг энүүнтэйгээ адилханаар та бүхэндээ улирал тутам юуг туулгалын бохирдлын шинжилгээг танилцуулж авах болно. Юу хийх вэ гэж. Ялангуяа биокомбинат сонгины гүүр орчмын бохирдлын гол шалтгаан нь мэдээ цэвэрлэх байгууламж байна. Гэхдээ дээрээс дунд гол орж ирж. Дунд гол гэдэг маань сэлб голоор дамжаад нөгөө Улаанбаатар хотын хойд хэсэгт байж байгаа бүх юуг нөхөн жорлонгийн нянг тэгээд ирж ийн гэсэн. Дээр нь толгойтын гол маань одоо за борооны ус зайлуулах шугам болцсон байж байгаа. Тэр шугам явсаар хагаад мөн дунд гол руу ороод юу руу орж ирдэг. Дуул гол руу орж ирдэг. Ингээ бодохоор нөгөө тэр Улаанбаатар хотын одоо юу гэх юм баруун хойд хэсэгт байж байгаа гэр хорооллын тэр чигээр нь гидсний савханцар нян болон эмгэг төрөгч бодисуудыг нянгуудыг тэгээд авчирч байна гэсэн. Одоо энэ болгоны дараа манай усны одоо юу гэдэг шинжилгээ хийдэг хүмүүс заримдаа жижигхэн дутагдал байдаг. Усын байна гэж хайчдаг. Бид одоо ингэж хайж чадхааргүй болж. Тэр нь юу вэ гэхээр хүүхэд эмнэлэгт багтахгүй байна гэдгийн шалтгаан энэ. Хүүхдийн улаан бурханч гэдэг юм уу, цусан туулагч гэдэг юм уу, жижигхэн дээр үед бохир гарын өвчин гэж нэрлэгддэг байсан өвчнгүүд салхаа болсон шалтгаан энэ. Өөрөөр хэлбэл бид нар хөгжил дэвшилгээ том байшин, том юу байдیں۔ Зам өндөр үнэтэй машин техник сонирхоод яваад байдаг. Гэтэл хүүхдүүд маань 20 дугаар зуунд алга болцсон байх ёстой өвчнүүдээр өвчилж байна. Тэрний шалтгаан нь гадаргын ус нь тэр чигээрээ бохирдсон байна л гэсэн юм. За одоо туулгалыг цэвэршүүлэх ямар арга байна вэ? Хамгийн нэгдүгээр цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг юу яах вэ? Боломжийн хэмжээнд очуулах хэрэгтэй. Одоо шинэ цэвэрлэх байгууламж 250 мянган метр куб хоногийг авцсан байгаа. Хуучин маань 170-ыг авч байгаа. Энэ хоёр маань нийлээд маш сайн цэвэрлэх ёстой. Харамсалтай нь тэр болгон цэвэрлж чадахгүй байна. Тийм учраас усны газрын зүгээс ус угийн удирдах газраар дамжаад сая мянганы сорилын сангийн хийсэн ажлын хүрээнд одоо цэвэрлэгээний чанар эрс сайжрах ёстой гэдэг шаардлагыг тавьж ажиллана. Хэрвээ энэ цэвэрлэгээний чанараа сайжруулахгүй юм бол бидний хүүхдүүд өвдсөөр байх болно, хүүхдүүд шалан дээр хөвцсээр байх болно, ор хүрэлцээгүй хөвөөрэл байх болно. Саяхан даавхан эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон баг. 10 мянган хүнд ноогдох орны хэмжээгээр Монгол улс дэлхийд тэргүүлдэг юм а гэхэд эхний 10-т ордог. Өөрөөр хэлбэл ор хангалттай. Гэтэл орондоо багтахгүй хүүхд байна гэдэг маань ерөөсөө нийгмийн эрүүл мэнд буюу усны бохирдол асар өндөр болцсны тэмдэг юм. Тэгэхээр өвчнийг эдгэх гэж явахтын төлөө явах ёстой. Гэхдээ тэрнээс илүү их мөнгийг өвчин гарах үр үндсийг нь устгах ёстой. Энэ нь усны бохирдлын эсрэг тэмцэх ёстой гэсэн. Усны бохирдлын эсрэг тэмцэхдээ худгуудаа ярьж чадахгүй шүү дээ бид нар. Ерөөсөө ил задгаа урсж байгаа голууд маань бохирдсон байж. За, бохирдлыг бууруулах арга юу? Нэгдүгээр зөв цэвэрлэх байгууламж. Хоёрдугаарт айл болгоны нөхөн жорлонгийн асуудлыг одоо шийддэг болмоор. Үгүүдээ соруулдаг болмоор. Соруулаад яг хэрэгтэй газар нь хайдаг баймар. Түүнээс биш соруулчаад замдаа уулын жалган дээр авч хаяад байвал бүх жалга бүх юм чинь хүний судастай адилхан сэлб голоор дамжаал туулгал руу л орж ирнэ. Тэгэл бид нар өөрсдөө эргээд өвдөнө. Тийм учраас хүн болгоны толгойд туулгол бохирдсон байна гэдэг нь чиний цус бохирдсон байгаатай адилхан, чиний хүүхд өвдсөн байгаатай адилхан болчихжээ гэдэг ямиг ойлгохоосоор аргагүй болж. За дараагийн нэг чухал юм. Бид төв цэвэрлэх байгууламжид очиж байгаа усныхаа хэмжээг багасгах шаардлагатай. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр усны хэмнэлт дахин ашиглалт. Хэдий болтол бид нар хүүхдийнхаа уудаг усаар шалаа угаах. Хэдий болт хүүхдийнхаа уудаг усаар машин уулын газрыг угаах. Машин угаах. Хэдий болт хүүхдийнхаа уудаг усаар арьс ширээ угаах. Тэгэхээр дахин ашиглах асуудлыг бүрэн дүүрэн хийж нийт ашиглаж байгаа усныхаа 50 орчим хувийг дахин ашигладаг болж цэвэрлэх байгууламжийнхаа ачааллыг 50%-аар багасгаад тэн цэвэрлэгээ сайжруулахгүй бол туулаар дамжаад хүүхдүүд маань өвдсөөр байх нэ. Дээр нь дээврийн усыг хоримтлуулъя. Хөв цөөрөн байгуулъя гэж яриад байгаа шалтгаан бас энэ. Хэрвээ туул гол руу одоо ингээд бохирдсон байгаа гол руу тэр бохирдлоос нь илүү чанартай ус орох юм бол туул голын усны чанарыг сайжруулах боломжтой. Туулын бохирдол сэлэн мөрөн дээр ажиглагдахгүй байгаа. Яагаад гэвэл туул голыг цутгаж орж байгаа орхон голын ус нь туулаас илүү цэвэр учраас илүү их ус орж ирж байгаа учраас болчих чинь. Дээр нь орж ирж байгаа бусад голууд маань харьцангуй цэвэрхэн байж байна. Харамсалтай нь туул гол ингээд уул уурхайн биш юуны
хотын бохирдлын дараа 130 орчим километр яваад замрын орчимд уул уурхайн бохирдол дахиад өртөж байгаа. Усны газраас туулгалтай холбоотой хэд хэдэн үйл ажиллагаа хийх гэж оролдож байна. Туулын дээд талд 100 мод орчимд байж байгаа элс хайрганы карьеруудын цэгцлэх. Юуны шувуу фабрикийн орчимд байж байгаа элс хайрганы карьерүүд үлдсэн нууруудыг цэгцлэх. Тэгээд замрын ор явна гэж. Гэтэл тэрнээс илүү бохирдол нь Улаанбаатар хот дотор байж. Яагаад карьер элсний хайрга, элсний дайрга, элсний карьеруудыг яриад байна вэ гэхээр энэ их барилга чинь эргээд туулыг устгаж, туулын өөрөө байгалаа хамгаалах боломжийг байхгүй болгож бохирдуулаад хүүхдийн чинь өвтгөөд байна. 100 мянган байшин бариад идэх тэр байшин барьснаас чинь улмаас хүүхд чинь өвдөд байна гэдгийг хизээ ойлгох вэ монголчуудаа гэдэг энэ зүйлийг л ярьж байгаа. Авилгал хорооллыг нураа гэдэг шалтгаан ердөө юм. Авилгал хорооллын ганц авилгал хорооллыг ярьж байгаа ш авилгал хороолтой адилхан 4501 талбай байна. Тийм учраас энийг нураах ёстой. Яагаад барилга голын хамгаалтын бүс барилга бариулахгүй, яагаад худгийн хамгаалтын бүс гэж яриад байгаа шалтгаан ердөө байна. За ийм байдлаар та бүхэнд мэдээлэл өгсөн өнөөдрөөс эхлээд урд урдгаас илүү хүчтэй дуурахгүй бол энэ 3 сарын 10-ны өдөр авсан лабораторийн шинжилгээгийнхаа анализ хийгээд үзэхээр нэгдүгээрт бохирдол ажиглагддаг байсан цэг өөрчлөгдөөд өссөн байна. Хоёрдугаарт бохирдлын хэмжээ төв цэвэрлэх байгууламжийн өмнө хүртэл өндөр хэмжээнд очсон байна. Тийм учраас бид нар урд уртгаас илүү анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болжээ. Дөрвөн гүүрний асуудлыг 2-3 давхитаж хэлээд байсан монголчуудын нэг байгаа. Ямар хүүхдэд нэр өгдөг вэ? Шовдөр хүүхдэд нэр өгдөг буюу Монгол улсад Улаанбаатар хотод хамгийн үн цэнэгүй юм нь гол байна. Тийм учраас гол дээгүүр байж байгаа гүүрүүдэд нэр өгдөг юм байна. Сэлб гол дээгүүр 36 гүүр байгаа, ганцхан ч нэр өгөөгүй. Ганцхан ч нэр өгөөгүй гэдгийн цааталт нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурал голоо тоодгүй, гүүрээ тоодгүй, мөнгө тавьдгүй гэсэн үг. Тэгээд хүүхэд нь өвдөд ахаар гайхаа суугаад. Хүүхдийн өвчлөл улам ихсэн. Ийм учраас бид нар 25 оны 8 сард гаргасан зөвлөмж байгаа манай усны газар дээр. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатар хотын бүс нутаг дээр ил задгаа усанд орохгүй байхыг зөвлөсөн байна. Тэгвэл одоо энийгээ бид нар өөрчлөөд зөвлөмж биш хоригдсон шийдвэр болгож гаргав. Энэ мөчөөс эхлээд туул гол Улаанбаатар хотын задгаа уснуудад хүүхдээ битгий оруулаач. Хүүхд чи өвднөө. Машина битгий угаагаач. Машинаар чин дамжаад гидсний савханцар нян эмгэх төрөгч бодис нян халтнаа гэдгийг хэлж байна. Мөсөн дээгүүр битгий яваа, машинтай явлаа гэхэд ганц машин явахаар яад энэ тэр туул гол чинь ширгэж гээд байгаа юм уу гэж. Туул голын хамгийн аюул нь нүдэ аних нь ширгэх болохоос тэрнээс наад асар олон өвчин байна. Тэр нь жишээлбэл асар хүчтэй хорт хавдартай адилхан бохирдлын асуудал байж байна. Энэ өнөөдөр нэг төрлийн байгууллагын ганц нэг хүний хэлж байгаа үг огт биш. Усны газар нэг мундаг ажил хийсэн дүр үзүүлэх гэж яриад байгаа огт асуудал биш. Эцэг хүн бүрийн, их хүн бүрийн, үр хүүхдүүдтэй үр удмаа үлдээх монгол хүн бүрийн аимшигтай санаа зовх асуудал болцсон байна гэдгийг ингээд одоо өөрөөр мэдэгдэхээс өөр арга алгаа. За, яг энүүнтэй холбоотой асуулт болоод бусад асуудлууд байвал хариулахад билээ. Нэг арилга оруулаад дүү бусаар цааны удаа дараа байгаас цай сүүл бүлээс дунд гол руу усаар нэмж чадаас энэ шал нэг бодлоос хийх. Энэ үедээ одоо зөрчилдөө илрүүлж байгаа зүйл ямар арга хэмжээ аваад байна. За, нэгдүгürt ямар ус нийлүүлж ийн гэдгийг та бүхэн сайн хараа. Таны асуултан дээр бол сая бохир ус. Хэрвээ ямар нэгэн байдлаар туул голын бохирдлоос илүү их хэмжээний бохирдолтой ус нийлүүлж байвал энэ хуульд заасан нэгдүгürt төлбөрөө төлнө, хоёрдугаарт нөхөн төлбөр төлнө стандартаас давсан учраас гуравдугаарт байгальд очруулсан хохирлыг төлнө. За, хамгийн сүүлийн юуны дунд гол дээр гарсан асуудал дээр одоо нийслэлийн байгаль орчны газраас зөрчлийн хэрэг хийгээд явж байна. За, манайд хандах бах 23 онд ус юу яах шавхах зөвшөөрөл авсан мөртлөө тэрнээс шавхаагүй байжгаад шавхаж эхэлсэн байлаа. Одоогийн урдчилсан байдлаар тооцоход одоо энэ бас их маш чухал юм шүү. 20 дугаар зуунд ажиллаж ийсэн автобазын суурин дээр барилга барих гэж оролдтол тэр сууринд нь байж ийсэн газар дор болцсон байсан ёмкостуудаас тэр мас тос масал гарч ирж байгаа жишээ.
Тэгэхээр бид нар хаана барилга барьж болох юм, болохгүй юм, тэнд юу болцсон байгаа гэдгийг тооцдог цаг одоо ирсэн, болохгүй гэж хэлээд байгаа асуудал. Гэтэл зарим байгууллагууд дээр газрын доошо 3 давхар 4 давхар болохын тулд ус шавхаж байгаа. Тэр шавхаж байгаа усны чанар нь бид нэгдүгээр тэр шавхаж байгаа усны төлөөд ашиглалт гэж үзээ төлбөр ногдуулж байгаа, хоёрдугаарт усны чанарт нь шинжилгээ хийж. Хэрвээ чанар нь туул голоос илүү сайн чанартай ус байх юм бол туул руу орох нь бүр сайн байна. Нөгөө туулын усыг цэвэршүүлж байгаа учраас. Тийм болохоор ингэж хоёр ангилах хэрэгтэй байж бол хамгийн хүнд шийдлгэлүүдийг оноож байгаа, оноох гэж оролдож байгаа харамсалтай нь үннээ л хэлий, хуульд заасан байж байгаа шийтгэлүүд маань төдийлөн оновчтой биш, хатуу биш байна. Энэ дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс авахуулаад өшөө хуулийн санкцуудыг чангадах хэрэгтэй гэж бодож байна. Усны газраас өөр толгогдсон эрхийн хүрээнд 3 ажил хийж байгаа. Тэр нь нэгдүгээр саяын усыг барилгын ажлыг шавхаж байгаа тохиолдолд төлбөр ногдуулж байна. Хоёрдугаарт нь ус бохирдуулсны төлбөрийг байгууллагуудаас авч эхэлж байна. Нөгөө оюу толгоон ус бохирдуулсны төлбөртөө хэрүүл хийгээд байдаг шалтгаан ердөө энэ. Одоогийн байдлаар ус бохирдуулсны төлбөрийг төлж байгаа байгууллагууд байна. Одоо юу гэдэг нь Апууч гэдэг юм уу? Жишээлбэл Coca-Cola төлөхгүй байна. Яагаад төлөхгүй байгаа вэ гэхээр Coca-Cola-гийн гарч байгаа усных нь хаягдл усныхын чанар нь нөгөө энэ стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн буюу харьцангуй цэвэр ус гарч байгаа учраас тэд нар маань төлөхгүй байна. Тэгэхээр ус бохирдуулсны төлбөрийг төлөхгүй байх хэмжээнд хүртэл усаа цэвэршүүлж гаргадаг болох юм бол нөгөө туул голын бохирдол арилмаа гэсэн. За, өөр асуулт байх уу? Баггүй юу? За тэгвэл бүгдээрэнд нэг баярлалаа. За, оюу толгой